Сагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах улсын комисс үзүүлж байна. 1934 оны шүүх цаазны бичиг хэмээх тухайн үеийн эрүүгийн хуульд хувьсгалын эсэргүү гэмт хэрэгүүдэд цаазаар авах ял хэрэглэхээр тогтоожээ. Уг хуульд гэмт хэрэгүүлдэх цаг үед насанд хүрээгүй хүмүүс ба жирэмсэн ба хөхүүл нялхастай эмэгтэйчүүдэд цаазаар авах ял ноогдуулахыг хориглосон заалтыг оруулж байсан хэдий ч их хэлмэгдүүлэлтийн үед улс төрийн хэрэгээр баривчлагдсдын дотор эмэгтэй тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүд хэд байжээ. Хэлсээр хэлмэгдэн цаазаар авах ял сонссон зарим эмэгтэйчүүдийн тухайд дугарын Дунгоржид 32 настай Хинтээ аймгийн намын хороонд эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга мөн аймгийн Онон Дадал сумын хошууны даргаар ажиллаж байсан эмэгтэй Лөмбийн хэрэг гэгчид холбогдсон 1933 оны 8 дугаар сард баривчлагджээ. Дунгоржид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ би танаа дотоодыг хамгаалах газарт хэрэг хийгээгүй хэмээн хэлбэл эсэргүүцсэн болох болов уу хэмээн айж хэрэгүүлсэн гэж толгой мөрөн дээр байгаа цагт хэлж чадахгүй. Харин миний үннийг хувьсгалт хуулиас олуулж болно. Ингээд танаа дотоодыг хамгаалах газраас намайг хэрэг хийгээгүй байхад хийсэн хэмээн шалгаж гаргасан баримт байвал худал зүйл байхаас биш үнэн зүйл хэрхэвч байх ёсгүй. Үүнээс өөр мэдих зүйл алга гэж мэдүүлэн хэрэг хүлээгээгүй байна. Ийхүү Дунгорждыг 1933 оны 11-р сарын 3-ны өдрийн дотоодыг хамгаалах газрын тусгай комиссийн 6-р хурлын тогтоолоор хөрөнгийг хурааж буудан алах ял оноосон байна. Дунгоржид цаазаар авахулах үедээ жирэмсэн байжээ. 1962 онд ардын их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгалын ажил эрхлэх комисс Дунгорждод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгсан байна. Богдановын Навча Гиндэн Дэмдийн хэрэг гэгчид Маршал Дэмдийн эхнэр 31 настай Навчааг холбогдуулан Дэмдийг нас барсны дараахан буюу 1937 оны 10 дугаар сард хувьсгалын эсэргүү хэрэг үйлдсэн хэмээн баривчилжээ. Навча Монгол, Орос хэл бичиг мэддэг багшийн сургууль төгссөн тухайн үедээ нэлээд боловсралтай эмэгтэй байсан байна. Навча дотоодыг хамгаалах газар төгсөн мэдүүлэхдээ би төрийн эсэргүү бүлгийн хэрэгт биеэр оролцож явсан бурууга хүлээн төрийн эсэргүү Дэмдийн удирдлагаар бүх Монгол үндэстэн нэгтгэх тухай, Монголын хувьсгалт засаг өөрчлөгдөх тухай, Японыг сайшаа магтаж дулмаа, Дэнсмаа зэрэг эмэгтэйчүүдийн дунд сурталчилж байсан гэж хэрэгээ хүлээсэн гэжээ. Хэргийн мөрдөн байцаалтыг хангалттай явуулж үйлдсэн хэрэг нь баримтаар илэрсэн хэмээн онцгой бүрэн эрхт комиссийн 1937 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Навчааг улс төрийн хэрэгт холбогдуулан цаазаар авах ял оноожээ. Навчаа цаазлагдах үедээ жирэмсэн байжээ. Ардын их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комиссийн 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Навчаа Дэмэд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгсан байна. Наван Лувсангийн Гэнэмпэл 1923 онд 18 настайдаа Богд Жавзан дамбын дэргэд их дагнаар залагдж хөрөнжийн сар шагнагдан цагаан дарих хэмээн өргөмжлөгдсөн байна. 1924 онд Богд хааныг таалал төгссөний дараа Гэнэмпэл тусгай өмч хөрөнгөтэй нутаг буцжээ. 1937 онд дотоодыг хамгаалах газарт Гэнэмпэл мөрдөн байцаагдахдаа миний бие номонхон найдын сүрэнтэй уулзахад тэр энэ ардын засгийг устгахаар ламнаар нууцаар нийлэлдэж бусдыг урайлан эсэргүү бослого гаргах гэж байгаа хэмээн хэлэхэд нь би эсэргүү бослогын гишүүн болсон нь үнэн гэж мэдүүлсэн гэжээ. Гэнэмпэлд 1938 онд онц бүрэн эрхт комиссийн 37 дугаар хурлын тогтоолоор буудан алах ял оноожээ. Ял сонсох үедээ 33 настай жирэмсэн байжээ. Гэнэмпэлд холбогдох хэргийг улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож цагаатгсан байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан эмэгтэйчүүдийн талаарх архивын баримт судалгаагаар хамрагдсан нийт 66 эмэгтэй тогтоогдсон бөгөөд насны хувьд 15-аас 73 насны эмэгтэйчүүд байжээ. Халуун итгэл зөхөрсөн, хатан зүрх шархирсан, хар дарсан зүрд чигэн жилүүдийг хамаг монголчууд бүү мартахтун.